албаны дүн шинжилгээ хийх чадварын логик сэтгэлгээтэй хэсгүүдийг энэ бүгдийг би өөр юм биеэр заана. За тэгээд та бүхэн хичээлдээ төвтэй хамрагдаж ойлгох зүйлээ, лавлах зүйлээ хичнээн хэлхэлгүй сайн асууж тавлаарай. Ер нь тодруулж модруулах юм байвал эсвэл ойлгохгүй байгаа хэсэг төр үлдсэн байвал дор нь асуугаад яваарай. За дүн шинжилгээ хийх чадвар дээр болохоор төрийн албаны сорилт тестүүд дээр шинжилгээ заавар задлаа дүн шинжилгээ хийж үзсэн. За тэгэхэд ерөөхдөө болвол дүн шинжилгээ хийх ур чадвар, логик сэтгэлгээний бодлогод дүн шинжилгээ хийх ерөнхий чадвар буюу бусад гэсэн тийм хоёр хэсэг сорилтууд маань хуваарлагдчихлээ. За тэгээд эхнийх нь буюу дүн шинжилгээ хийх ур чадвар дээр за гар барих, барилдах, танилцах өгөгдлүүдтэй боломж тоолдог бодлогууд, за гараг өдөр тооцоолдог бодлого, дарааллын зүй тогтол олдог бодлогууд, хөл толгойн тооны бодлогууд, за өсгийн дараалал олдог, анаграм тайлдаг, харьцаа олдог, процент болон IQ төрлийн бодлогууд гэсэн хэсгүүдэд хуваарлагдчихлээ. Ер нь бодлогууд маань 2-оос дээш яг ижил төрлийн, яг ижилхэн өгөгдөлтэй ч юм аль эсвэл яг ижилхэн арга зүй тогтлоор олдог бодлогууд хөвчлэн байлээ. За тэгээд бүтүүлээ шууд юу яа бодлогууд дээр яваад за тэгээ ер нь бол математик хичээлийг одоо нэг хүрчлэн бүр ихнээс нь сурна гэж бол байхгүй. Тийм учраас яг бодох аргаслалыг нь дээрэс нь ямар аргаар одоо зөв сорилт тестүүдэд ажиллавал илүү үр дүнтэй байх вэ, илүү зөв байх вэ гэдэг талаас нь заавар зөвлөгөө өгөөд явна. За тэгээд миний хамгийн их одоо ашигладаг зүйл бол хэрхэн ажиллах вэ? Дээрээс нь бодлого, ямар төрлийн бодлого гарч ирвэл хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаас нь сайн анхаарлаа төвлөрүүлээд асуух зүйл байвал дор нь асуугаад яваарай. За. Шууд сорилт тестийн бодлогоудаас нь дүн шинжилгээ хийх чадварын бодлогоудаас нь эхнээс нь ахлаад явж байна. За тэгээд хамгийн ихний бодлого ардын явсгалын 91 жилийн яваагаар 1024 бүх зодголжээ. Гэвэл энэ наадамд нийт хэдэн барилдаан гарсан бэ? Төрүүлсэн аймгийн арсан бүрэн төгс хэд барилдаж аврах цол хүртсэн бэ? За 1024 ер нь бол энэ болохоор 2-2-ороо барилдана. Тэгээд хасагдаад явна гэдэг чинь ер нь бол дандаа боломжийн тоолоод явуул илүү та бүхэнд амраа. За 1024 болохоор 2 нугараад явна гэдэг чинь 512 бүх болно. Гэх мэтлэнгээр ингээ 2-2-оор багасаад явна гэсэн үг. За нэг бүрчлэн бичээд үзэх юм бол за энэ хөлбөртэй байна. За би та бүхэнд whiteboard маань ажиллах байгаа учраас шууд энэ дээрээс явчих байгаа шүү. За ингээд 1024 бүх зодголсон. За 1024 бүх зодголсон. За тэнгууд энэ талаараа ингээд хэд давж барилдаж буюу давжиж энэ дуусах ер нь бол аврах цол хүртэх вэ гэсэн үг байсан тийм ээ. За тэнгууд энэ дээр эхний барилдаан дээр тийм ээ. Энэ одоо 1024 бүх байгаа шүү дээ. Эхний барилдаан дээр 512 үлдэнэ. За дараах дээр нь ингээд 256 үлдэнэ. Гэх мэтлэнгээр ингээд боломжийн тоолоо явна. За тэгвэл та бүхэн төрөний бодлогыг анзаарсан бол тийм ээ. Ингээд хэд давжиж тэр одоо аврах цол хүртсэн бэ? Хэдэн барилдаан гарсан бэ гэсэн хоёр бодлого бодно гэсэн үг. За тэгэнгүүт юунд маань хариугаас хэдүүлээ хөөгөө явуул илүү хурдан хэлбэрхэн бодогдохоор байсан. За хариун дээр болохоор А хөлбөр нь болохоор 512 барилдаан гарсан. 10 барилдаж аврах цолонд хүртсэн. За Б нь болохоор 1022 барилдаан гараад ингээд 10 барилдаад аврах цол хүртсэн. За С нь болохоор 512 барилдаад 9 барилдаж аврах цол хүртсэн. 1023 барилдаан гараад за 10 барилдаж аврах цол хүртсэн гэсэн дөрвөн хөлбөртэй хариу байсан. За эндээс бол ерөнхийдөө бол ийм боломжоо тоолоод бүгдийг нэгэ бодоод үзэхлээр за энэ дээр ингээ хад бүр нэг бүрсэн залхуурахгүйгээр ингээ явах юм бол за ингээд 32 16 8 4 за ингээ 2 бүхэлдээд нэгэн давж төрүүлнэ тийм ээ. За тэнгуут эндээс хараа. Ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 барилдаан. За энэ бол анх байсан тоо болохоор энэ бол
ерөөсө барилдсан тоо биш шүү. Тэгээ барилдаад эхний удаа барилдахад бол ингээд нэг давах юм бол ингээд 512 хүлдэн тийм ээ. Ингээ хоёр давах юм бол гурав давах юм бол ингэж явсаар хагаад ингээд 10 барилдаа гарах нь ойлгомжтой болсон. За 10 давж ямарсан төрүүлэх нь ойлгомжтой болсон тийм ээ. За энийг ингэ чи 10 давж төрүүлнэ гэж явчихъя. За 10 давж төрүүлнэ. За тэгэнгүүт одоо хэдэн барилдаан гарсан бэ гэж байгаа юм. За энэ болохоор шууд одоо энэ тоонуудын нийлбэрээ гэсэн үг. Энэ нэгийн тоорно шүү. Одоо сүүлийн энэ хоёр үлдээд хоорондоо нэг удаа барилдана гэсэн үг шүү дээ. За энэ болохоор эхлээ яах нь вэ? Хоёр хоёроо барилдахад 512 барилдаан гарна гэсэн. 512 ингээд хос босоороо барилдана гэсэн үг. Ингээд гих мэтлэнгээр явна гэсэн. Тэгээ энэний нийлбэр болохоор хараа ийм. Бүгд ингээд текстоо явж байгаад нэг сонгоо тоо нэмэн. Тэгвэл хариу нь сонгоо тоогоор төгснө. Хариу нь. Тэгвэл нөгөө нэг хэдүүлэг юм бодлогын өгөгдөл буюу юунд маань хариунууд дотор маань сонгоо барилдаан гарсан ганцхан хувилбар байсан. Тэр нь болохоор D хувилбар буюу 1023 барилдаан гарсан. Тэгээ 10 даваад 10 цол хүрцээ гэсэн тийм хувилбар байсан. Тэгвэл энэ дээрээ цаг алдаад нэг бүрслээ одоо нэг эднийгээ бүгдийг ингээ бодоод авах шаардлагагүйгээр шууд хариунаасаа 1023 гэсэн хариуцлагыг нь шууд аваад үзнэ гэсэн үг. За яхаа ер нь бол та хүн ерөө нэгтлэх дуртай эсвэл цаг маг хугацаа гайгүй олдч молдоод тийм ээ шалгалтын цаг магтаа амжчих юм бол энийг бас нэгтлээд үзэж бас болно. Тэгээ ер нь бол хариун дотор маань ганцхан сонгоо тоотой бус нь бүгд их тоотой байсан. 1024 512 мараар гэсэн тийм хариунууд байсан. За тэгэнгүүт 1023 барилдаан гарна. За тэгэнгүүтээ 10 давж төрүүлнэ. Тэр 10 давж төрүүлнэ гэдэг 3 хувилбар. Тэгэнгүүтээ C хувилбар дээр болохоор 9 давж төрүүлнэ. Тэгэнгүүтээ бусд нь болохоор дандаа 10 давж төрүүлэхээр ингээд ийм хувилбарууд байсан шүү. За тэгээд хариунаас нь хөгөөд явчих юм бол илүү хэлбэр амархан болно бодогдно гэсэн. За 10-та нэг нь 9-тэй байсан. 10 давж ингэж аврах цал хүртэл ойлгомжтой болсон учраас энэ C хувилбарыг шууд хассан. За тэгвэл 512, 1022, 1023 гэсэн 3 ялгаатай барилдаан гарсан тоо байсан. Тэгээд тэнгууд энэ хоёр маа тэгш тоо. Энэ өөрөө сондгоо тоо. Тэнгууд хариу маань сондгоо гарч байна гэсэн. Тэгээд D хувилбарын зүг байсан байх нэ. За дараагийн бодлого. Ингэж болт юм болов. Ингэж болох юм биш үү? За ингэж юм бол амар юм байна. Ингэвэл та бүхэн ч гэсэндээ харахад ч гэсэндээ амар байгаах. За энэ бодлого хэдүүлээ бодж үзье. За 10255 26041-д харьцдаг бол 10509 нь аль танд харьцах вэ? За хэрвээ энийг бодохын тулд эхлээд бол шууд харьцаа бодохоор харагдаж байна тийм ээ. За 10255-ыг харьцуулах нь 26041 бол тийм ээ 10519 нь хэд харьцах вэ гэдэг. Энэ хамгийн гол нь энэ хоёр бие биенээсээ харьцдаг бол гэж байгаа учраас энэ хоёр бие биенээсээ хамааралтай буюу ер нь бол тэнцвэл байж иж энэ бодлого маань бодогдно гэсэн. За энийг бодоод үзэхлээр шүү дээ. Энэ хоёрын үржиртэй тэнцүү байх хэрэгтэй гэдэг эндээсээ тэгсгэл юм эсвэл за яах вэ? Ер нь бол хүлээд бодоод үзэхлээр эсвэл энэ хоёрыг бодоод үржүүлээд эндээ хуваахлаар энэ гарах хэрэгтэй гэдэг тоонуудыг болж үзье. Тэнгүүд энэ дээр нэг юм байлээ. Энэ хоёрыг хооронд нь үржүүлээд энэ хуваангууд ботгоотой тоо гарч илээ. Тэгвэл энэ хувилбаруудаас биш арай ондооноор бодно гэсэн. За тэгвэл ер нь бол иймэрхүү төрлийн бодлого болохоор шүү дээ. Логик төлөвлөгөөний төрлийн бодлогууд бас хамт орж байгаа учраас цифруудыг нэрлэлээ ажиллаж үзье.
За тэгвэл ерөнхийдөө бол тийм ээ. Эхлээд эндээс бол цифруудыг ажиллахдаа ер нь бол 3 янзын төрлөөр нь ажиллахад та бүхэнд амар. Цифруудын нийлбэр байж болж байна. Цифруудын тийм ээ өөр одоо юу гэдэг харалдаа цифруудын зүй тогтоож болно. Эсвэл хоорондоо тийм ээ ялгаа нэж болно. Эннээс ихээс нь бага насаа тийм ээ. Энээс бас их нь багаас хасаад ингэ явсан хоёр тоо хоорондоо тэнцүү мэнцүү байдаг ч юм уу. Хэмжлэнгээр бүх талаас нь зүй тогтлыг нь бодоод үзчих болно. За би хамгийн ихнээс нь эхлээд цифруудын нийлбэрийг нь бодоод үзчихье. За 1 дээр нэмдэг нь тэг нэмдэг нь 2 нэмдэг нь 5 нэмдэг нь 5. За энэ талаараа 10, 12, 13. За энийг бодж үзье. 2 дээр нэмдэг нь 6, нэмдэг нь тэг, нэмдэг нь 4, нэмдэг нь 1, 5, ингээд 11, 13. За энэ дээр нэг сэжвэр гараад ирлээ. Энэ хараа энэ энд харьцдаг бол гэсэн чинь энэ хоёр цифрын нийлбэр маань адилхан 13 гараад ирлээ. За тэгвэл энэ цифрын нийлбэрийг бодож үзье. 1 дээр нэмэх нь тэг, нэмдэг нь 5, нэмдэг нь 1, нэмдэг нь 9. За 10, 15, 16. За тэгвэл энэтэй харьцуулаад эдний цифрын нийлбэрийг бодж үзье. Тэгвэл хариунаасаа хөгөөд явчихна гэсэн үг шүү дээ. За энийх юм бодж үзлээ. 2 дээр нэмдэг нь 6, нэмдэг нь тэг, нэмдэг нь 4, нэмдэг нь 6, 18. За энийхийг бодж үзье. 1 дээр нэмдэг нь тэг, нэмдэг нь 9, нэмдэг нь 8, нэмдэг нь тэг. За энэ бас 18 гарч шин. За энийг бодж үзье. 2 дээр 5-ыг нэмлээ. Нэмдэг нь 1, нэмдэг нь 1, нэмдэг нь 9, 16, 17, 18. За энэ нийлбэрийг бодж үзье. 4 дээр нэмэх нь 1, нэмэх нь 1, нэмэх нь 8, нэмэх нь 2. Энэ талаар 16. За тэгвэл энэ шууд хариу маань шууд бодогдоод олчихлаа шүү дээ. Энэ хоёр адилхаараа эдгээр бүгд цифрын нийлбэр нь 18 байсан. Харин энэ талаараа цифрын нийлбэр нь 16 байсан. За яг хөө өмнө үжидэх бахад өөр бас төрлөөр нь бас хэлүүлээ бодоод үзчихье л да. За яг хөө тэгвэл энийг ингэж үзье бүр. Хасаад үзье л да. Энэ ихээс нь бага хасаад үзэнгүүт тэр зөрүүтэй тоон тийм ээ. Энэ дээр энэ бага тоон байлаа гэж бодоход энэ дээр нэмэхэд эднээс алийг нь гарч ирнэ гэж шалгаад үзчихье. За 26,041-ээс 10,255. За энэ дээр хараа 6, энэ дээр 3 үлдсэн, 13-аас 5 өслөө 8, энэ дээр 9 байгаа 7, эндээс 5 байгаа нэг зэлцөөч тийм ээ. 5 ингээд 1. За энэ дээрээ энийг нэмээд үзлээ. 10,519-ээр нэмлээ. 5-аар төгслөө. За ийшээг нь нэмлээ тэг, ийшээг нь нэмлээ 8, 13, ийшээг нь нэмлээ 6, ийшээ 26,305. Хамгийн төгсөж байгаа нь энэ хоёр байна тийм ээ. Даанч боломжгүй байна биш ээ. За ер нь бол нэг иймэрхүү анзаанаас ерөөхдөө бол яхав шалгаад үзчихэж байгаа. За тэгээд шалгаж үзээд хүрээгүй гэхээр бишээвэл за энэ бишээ гэсэн үг ээ. За тэгээд ер нь бол түрүүний маань хөлбөх маань зүг байжээ. Цифрын нийлбэрээрээ харьцаж ирсэн байна гэсэн үг байх нэ. За дараагийн бодлогыг бодж үзье. За дараагийн бодлогыг шууд энэ дээр ингээд явчих. За дараагийн бодлого баярын хүлээ авалтын төгсгөлд 10 хүн бие биетэйгээ гар барьваа. За нийт хэдэн гар барилт болох вэ? Нэг өрбөл гар барьсан 2 хүн хоорондоо барихгүй. За энэ бол нөгөө түрүүний нөгөө бүхий хасагддаг бодлогыг бол арай ондоо. За яг хөөхлөөр эндээс бас л боломж соолоо явуул та бүхэнд амраа. За нэгдүгээр хүн өөрөөсөө доош 9 хүнтэй гар барина. 9 гар барилт болно гэсэн. За хоёрдугаар хүн өөрөөсөө доош тийм ээ. Дээдлийн нэгдүгээр хүн хоёрдугаар хүнтэй барьсан гэж тооцоод доошоо 8 хүнтэй байрна. За гуравдугаар хүн 7 хүнтэй, дөрөвдүгээр хүн 6 хүнтэй, тавдугаар хүн 5 хүнтэй барина. За тэгээд 6 дугаар хүн маань 4 хүнтэй гар барина, 7 дугаар хүн маань 3 хүнтэй гар барина, 8 дугаар хүн маань 2 хүнтэй, 9 дугаар хүн маань 1 хүнтэй гар барина. За 10 дугаар хүн өөрөө өөртөө барина гэж байхгүй. Дээшээ бүх хүнтэйгээ гар барьсан гэсэн үг.
Тийм ээ. За тэнгуут энэ дээр ингэдэг. Яг хөө энэ бол яг хөө цөөхөн 10 дотор ч гэсэндээ ер нь бол энийг ингэчүүл хэлээ амар. Зах хоёрын нийлбэр дараагийн зах хоёрын нийлбэртэй тэнцүү. 10 энэ хоёраараа 10. За тэгвэл хэдэн хос вэ ингээд 4 хос тийм ээ. 1 2 3 4 хос үстэй. Тэгвэл 4 хос нь 10 гэдэг чинь 40 болчихно. Сондгоо 5 үлдсэн байна тийм ээ. 40 дээрээ 5-ыг нэмлээ 45. За ийм. За энэ хариу маань D үлбэр байсан байх нэ. За нэг ингэж бодож болно. Ер нь бол энийг яг эсвэл болохгүй бол заавал ингэж нэг цаг алдчих хэрэггүй ерөөсөө угаасаа ойлгож байна гэх юм бол хэдэн хос вэ тийм ээ? Ер нь ийм хөдөлгөөний бодлого орж ирэх юм бол хэдэн хос вэ гэдгээ бодож жаад. За тэгэнгүүтээ хамгийн захын хоёрын нийлбэр дараагийн захын хоёрын нийлбэр тэнцүү. Яг хаагаад үйл энэ яг дараас нь тоо учраас. Эсвэл адилхан тоогоор бас алгасдаг бол бас нэлээд бас төхөө байж бас болно. 2-2-оор алгасдаг, 3-3-аар алгасдаг тийм ээ. Тиймэрхүү тоонууд байх юм бол бас захын хоёр тоонуудаас нь хөөгөө явчих бүрэн боломжтой шүү. За энэ хөдөлгөөний бодлого гарч ирвэл шийдчих болох нэ. За дараагийн бодлого зүйл өгтөл алах бодлого байна. За бүгдээрээ дараагийн бодлого болж үзье. За дараагийн бодлого. За асуултын эмдгийн оронд тохирогтойг олоо дарааллын зөв тогтол олдог тоо явж байна. За дарааллын зөв тогтол ерөнхийдөө бол энэ сорилын төвшөд ерөөсө бүх дарааллын зөв тогтол олдог болгоодыг бодоход ерөнхийдөө тодорхой хоёрхан хэв шинжтэй байсан. За нэг нь болохоор тооны зэрэг буюу квадрат зэргүүд хөвчлө ашиглаж исэн. За тооны квадрат зэрэг гэдэг бол тийм ээ тоог өөрийг нь өөрөөр нь үржүүлсэн үржир байдаг. За эндээс л шиг юм бол тийм ээ нэг квадрат гэх юм бол нэгийг нэгээр үржүүлээд нэг гардаг ч юм уу. За аль эсвэл 5-ын квадрат гэх юм бол 5-ыг 5-аар үржүүлээд 25 гардаг ч юм уу. Энэ хүч шиний бодлогод эхний нэг хэсэг бүлгүүд нь байсан. Бас нэг зарим бодлогод нь болохоор 2 болон түүнээс дээш үйлдэл агуулж ирсэн. За жишээлх юм бол тийм ээ дарааллын зөв тогтол байж их юм бол тийм ээ 2-ыг нэмээд 2-оор үржүүлдэг ч юм уу. Эсвэл аль эсвэл 3-ыг нэмэнгүүтээ 1-ийг хасдаг ч юм уу. Гэх мэтлэн ер нь бол 2 болон түүнээс дээш үйлдэлтэй. Эхний тооноос ахуулаад хөөгөө явахад тиймэрхүү байдалтай байсан. За тэгвэл энийг хэдүүлээ харъя. За энэ болохоор шууд хэлбэрхэн байна. За эхлээд хэдүүлээ зүгээр бүр энгийнээс нь буюу зүгээр нэг үйлдэлтэй бүр юус нь зөв тогтлоос нь бодж үзье. Энэ хоёрын хоорондох ялгаа тийм ээ 8-аар нэмэгдсэн байна. Энийн ялгаа нь болохоор 16-аар нэмэгдсэн байна. Энийн ялгаа нь болохоор 24-оор нэмэгдсэн байна гэж явчих болж байна. За тэгвэл энэ дээр зөв тогтол нь болохоор яах нь вэ? Гарч ийн үгдгээс бодоод үзэх хэрэгтэй. Тэгвэл бол энэ дээр бол би бол та бүхэн шууд хэлчихэд энэ бол тооны квадрат зэрэг буюу энэ чанарыг хөвчлө ашиглаж байсан. За мэдээж нэгийн квадрат зэрэг 1 байна. Энэ болохоор дунд нь 5-ын квадрат зэрэг 25 байна тийм ээ. Нэг харж байгаа. За тэгвэл энэ болохоор хэдийн зэрэг квадрат зэрэг үлээ? 3-ын квадрат зэрэг буюу 3 9 гэдэг ижлэн тооны үржүүр. За тэнгуут яах нь вэ? Энэ дээр бодоод үзэхлээр 1-ийн квадрат тийм ээ 3-ын квадрат 5-ын квадрат. За тэнгуут энэ талаараа 749 гэдэг 7-ын квадрат гэж явж шээ. Сонгоо тоонуудын квадрат зэрэг явж. За тэгвэл энэ дээр 9-ийн квадрат борж ирнэ гэсэн үг тийм ээ. 9-ийн квадрат чинь 9-9 81 D хөлбөр байжээ. За энэс хойш сахад би бас хэд хэдэн зөв тогтол олох бодлогод ирэхэд оруулаад ирчихсэн байгаа. Тэр бүх зөв тогтол олох бодлогод дээр нөгөө бас бусад нөгөө хэв шинжийг агуулсан бодлогоодоос орж ирэх баха. За тэгээд тэрэн дээр нь та бүхэн дэлгэрэнгүй тайлбарлаад өгье. За дараачих нь эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд болон төгсгөлд нь 12 хүн өөр хоорондоо
гар барьжээ. Нэг хэдэн гар барилт болсон бэ. За энийг бодчихъя. Эрдэм шинжилгээний баг хурал болж байна тийм ээ. Тэгэхдээ эхлэлт болон төгсгөлт. За эхлээд 12 хүн хоорондоо гар барихаар бодож үзье. Төрийнхтэй адилхан юм чинь шууд бодчихлоо. Тийм ээ. Хоёр захын хоёр тооны нийлбэр буюу 1 дээр 12-ыг нэмэхээр 13 болно. 12 гэдэг чинь 6 хосуу. Тийм ээ. Тэгвэл 13-ыг 6-аар үжиллээ. 3 6 нь 18. Нэг саналаа. 6 1-ийн 6 гээд 78. Хүн тийм ээ. За тэгэнгүүтээ яасан бэ? За энэ болохоор зүг биздээ. Зөв. За тэгэнгүүтээ 78 гар барилт болсон. За 78 гар барилт чинь эхлэл болон төгсгөлт. Ой чи юу лээ? 78 чинь 2 удаа гар барина гэж бодглохлоор чинь 156 болчиход байх юм. 156 гэсэн хөлбөр байдгүй. За тэгвэл арай ондооноор бож үзье. Энэ ингэж штэ. За энэ бол зүгээр ерөөсөө шууд ингэж бодох бодлого байна. За энэ болохоор шидэ. Нэг хүн өөрөө өөртөө барих. Нэгдүгээр хүн буюу өөрөө өөртөө барих боломжгүй гэдэг үднээс энэ 12-оос нэг хүнээ хасчлаа. 11 боллоо. Тэгвэл 12 хүнээ 11 хүнтэй барина. Энэ чинь хамгийн гол нь юу штэ? Нэг хүнтэйгээ дахиж барихгүй биш, барьж болох байхгүй юу? Энэ дээр хэдүүл алдсан байна. Энэ л ороо зөвхөн нөгөө нэгдүгээр хүн нөгөө нэг хоёрдугаар хүнтэй барина, хоёрдугаар хүн нэгдүгээр хүнтэй барьсан учраас дахиж барихгүй тэргээд тэргээр нь бодсон байгаа учраас ингэж гараад байгаа юм байна. Тэрний харин энэ болохоор эхлэл төгсгөл хоёрт ингээд хоорондоо ингээд хамаагүй барьж байгаа учраас тийм ээ. Ер нь бол зүгээр нийт ингээд хэдэн гар барилт болох вэ гэдгийг шууд бодох учраас 12-ыг шууд 11 буюу нэг хүнээс тийм ээ. Өөртөө л барихгүй бусад бүх хүнтэй барина гэдэг утгаар нэг хүн нь 11 хүнтэй барина. Нэг хүн. Тэгвэл нэг хүн 11 хүнтэй барьж байгаа юм чинь 12 хүн 11 барилт болохоор чинь үржүүлэхлээр 132 барилт болно. Тэгээд хөлбөр маань D хөлбөр маань байжээ. За энийг ойлгосон биз манайхаа. Ер нь бол нөгөө энэний өмнөх барилтанд ч болохоор гар барьсан хүнтэйгээ ахиж барихгүй байгаад байсан. Харин энэ болохоор эхлэл болон төгсгөлт нь болохоор ингээ өөр хоорондоо гар бариад байсан. Нийт зүгээр хэдэн гар барилт болсон ингээ бүх гар барилтыг тооцоолно. За тэгмүүд яах вэ гэхээр нэг хүн өөрөөсөө гаднах 11 хүнтэйгээ барина. Тэгээд нийт 12 хүн байгаа гэдгээрээ 11-ийг 12-аар үржүүлж байгаа. Энэгээр ялгаатай байх юм манайхаа. Энийг сайн анхааралтай уншиж хагаад даалгавар үүсгээрээ. Ер нь бол яг энэ нэмэхүү төрлийн бодлогон төр орж ирэх юм бол та бүхэн маш анхааралтай уншиж хийхгүй бол хоорондоо адилхан байгаад идэг. Яаж жаад гарын тараа дотроо бас ахаад нөгөө хөлбөр бас нөгөө нэг буруу хөлбөр маань бас байж идэг гэдүүлээ зөвгөө бодоод шууд явчих бол бас асуудал үүсэх юм байна шүү. Тийм учраас өгүүлбэрээ ахаад нэгтэлж харах шаардлагатай байх нэ. За дараагийн бодлого руу оръё. За дараагийн бодлого. Асуулын нэмгийн оронд ямар тоо байх вэ? За энэ болохоор түрүүний бас яг энэний өмнөхдөр нь гарч иржсэн бодлогуудын бас нэг хөлбөр нь орж ирж байна. Дарааллын зөв тогтол олох бодлогоудаас. За дарааллын зөв тогтолыг хэдүүлээ зүгээр шууд нөгөө эхлээд энгийнээр нь хэдүүлээ бодж үзье л да тийм ээ. За энэ дээр яасан 1-ээр нэмэгдэж байна. Энэ дээр яасан 2-оор нэмэгдэж байна. Энэ дээр 3-аар нэмэгдэж байна. 4-оор нэмж энэ энгийн зөв тогтол олох бодлого байна. За тэгвэл энэ дээр яах вэ? Дараагийнх нь 6-аар нэмэгдэнэ. За энэ бол энгийн шүү. За яг хөө ингээд шууд эхлээд яг хөө хэдээр нэмэгдэж, хэдээр асгаж чинь зөв төрлийг ерхий байдлаар ажиглана тийм ээ. Тэгээд хэрвээ үнэхээр энгийнээс нь жоохон арай өөр төр бодлого ороод ирсэн байвал та бүхэн маань нөгөө хоёр аргаараа бодож шийдвэрлэх. За дараагийн бодлого руу шууд оръё. За энэ бодлогыг
За багш ангид орж ирээд зарим хүүхэд өөрийн тэжээдэг амьтдыг авчирсныг олж харжээ. Ангид 4 хөлтэй амьтан болох нохой, муур, мэрхий ишиг байв. Багш ангийг тойруулж хараад 36 толгой, 76 хөл байгааг мэдлээ. Ангид хэдэн сурагч хэдэн амьтан байсан бэ? За ер нь бол сурагчтай өөрсдөө 2 хөлтэй. Тэнгүүд нь амьтад нь болохоор энэ эднийг ерөөсөө тоохгүйгээр ер нь 4 хөлтэй амьтан. За тэгвэл энийг ингэж боддог. Шууд хариу насны хөөд ирэхлээр бодоод өгчий хэлээ. Хариу насны хөөд үзчихье. За 24 хүн 6 амьтан байна. Тийм ээ 37 таарч нь угаасаа. Тэгвэл хөлийг нь бодоод үзчихнэ шүү дээ. 24 чинь 2 хөлтэй тийм ээ хүн чинь. Тэнгүүд нь 48 болчихно. За тэгээд 6-гаа болохоор 4 хөлтэй амьтнаар үзүүлдэг. 24 болчихно. Нэрийн нийлбэр 72. Тэгтэл хөлний тоо хэд гэлээ? 76 гэсэн шүү дээ. Тэгвэл 76 биш учраас А хувилбар биш боллоо. За тэгвэл ингээд Б хувилбар ишлээс үзье. 20-ыг 2-оор үржүүлнэ тийм ээ. 40. 10-ыг 4-оор үржүүлнэ бас 40. 80 болчихъя. За тэгвэл энэ бас биш ээ. За гих мэтлэгээр хөвөө явна. За энэ хамгийн сүүлийн хувилбар л баг юм баг та. Шүүгээ шууд үзчихье. За 22-ыг 2-оор үржүүллээ 44. За 8-ыг 4-оор үржүүлээ 48 32. Ингээд 76 хөл. За энэ ингээ хариу насны хөвгөд төлөв явчихж байгаа шүү. Хариу насны хөвгөө явуулчихлаар илүү хурдан хэлбэр бодогдож байна тийм ээ. За ер нь бол энийг болохоор ингэж боддог. За эхлээд яах вэ? Нэг хүн нэг амьтан гэдгээсээ бодоод шууд тэнцвэлээд явчихдаг. Тэгэнгүүтээ 15-15-аас хөв явуучвал илүү хурдан хэлбэрхаа бодогдно гэсэн. Тэгэнгүүт хөлний тоо их болоод ирэнгүүт мэдээж ойлгомжтой 4 хөлтэй амьтан их учраас 4 хөлтэй амьтнаас хасаад үзэхэд яг хэдийг хасчих таарах вэ гэдгээсээ хүнийхээ тоогоор үржүүлээд басчихдаг. Толгойн тоог нь хасна гэсэн шүү. За жишээ нь энэ дээр яг нөгөө аргаар нь яг жинхэнэ аргаар нь бодоод үзүүлчихье. Ярьж ихаар тийм ээ. За ихлээр 15 байна гэж үздэг. 30 толгой учраас тийм ээ. За тэгвэл 15. Тэгэнгүүт 15 гэхлээр энэ дээр хүний хөл болохоор 30 болно. Энийх болохоор 60 болно. 2 дахин их штай хүнээс. За тэгээд ингэ явуулчихлаа чи энэ нийлээд 90 хөл болчихдог. Тэгтэл 76 хөл. Тэгвэл энэ хараа 90 хөлнөөсөө 76 хөлөө хасчингууд 14 хөл илүү. Тэгвэл 14 хөлөө тийм ээ. 2 хөл нь хүнийхээ 2 хөлөнд хуваангууд 7 хүн. Тэгээд 15 амьтан байна гэж үзсэн байсан. Амьтнаас асах юм чинь 7 шиг хүн 7 толгой нь хүн байсан гэж үзчихээр 8 амьтан болоо явчихдаг. За ингээд эндээсээ болоод хөв явчихдаг шүү. Ийм арга бас байдаг. Хөл толгойн болгонд. Тэгвэл та бүхэн ингэж бодоод хэрэг үнэхээр бахааргүй тэр жоохон ер нь энийг нэг сайн нэг л сайн ухаж ойлгохгүй байгаа бол зүгээр л хариунаас нөгөө явчих. Юун төлөө сорил тест бүгэлж байгаа юм лээ. Хариунаасаа хөв явуучвал хугацаа хэмнэн дээрэс нь алдаа баг гардаг. За дараагийн бодлого руу оръё. За дараагийн бодлого 10 дугаар бодлого таарсан байна. За 10 дугаар бодлого. Асуулын нэмгийн орны ямар та байх вэ? Нөгөө дараалал үзүүлэгтэл олдог том бодлогож орж ирж байна. За энэ болохоор яах вэ? Хасагдаад явж байгаа. Ямарс буураад явж байгаа учраас хасагдах юм байна. За ингээнээр нь хөөж үзлээ. Ингээнээр нь хөөд үзлээ. За 121-ээс 144 болохын тулд яах вэ? 23 нэмэгдсэн буюу энд 23 хасагдж ийш явчихна гэсэн. Дараа нь энэ дээр 21 хасагдах юм байна. За дараагийнх дээр нь 19 хасагдах юм байна. Дараагийнх дээр нь за ингэ явуулахлаар яаж юм? Энгийн зүрхтэл нь бас олчих болохоор байгаа шүү дээ тийм ээ. За энэ дээр яаж юм 10 хэдээр ахсуулаа? 16 яв. 17 юм байна. Тэ?
17-оор хасагдаа явж байна. За тэгвэл энэ яаж байна хараа. 2-2-оор буураад ингээ хасагдаа явсан байна шүү дээ. Тэгвэл энэ дээр 15-аар хасагдах нь ойлгомжтой боллоо. 64-өөс 15 гэслээ. 49. Гэхдээ бас энэ бас ийм юм бас байна. Тооны квадрат зэргүүд бас буураа явж байна. Энэ дээр 144 чинь 12-ын квадрат зэрэг 121 чинь 11-ийн квадрат зэрэг 100 чинь 10-ын квадрат зэрэг гэх мэтлэнгээр. За тэгвэл яах вэ? 81 чинь 9-ийн квадрат зэрэг 64 чинь 8-ын квадрат зэрэг гэх мэтлэнгээр. Тэгвэл 7-ын квадрат зэрэг 7 49. Ингэж бас хөөж явж болох юм байна. За яг хав инженеэр нэг хэрвээ гарч явах юм бол ингэ явчихна. Хэрвээ гарахгүй байвал нөгөө хоёроо харгалцгаа үзэж байгаа тийм ээ. Оролдож үзэж байгаа. Тооны квадрат зэрэг байна уу? Аль эсвэл 2 болон түүнээс дээш үлдэлтэй тоо байна уу гэдгийг шалгаад үзэж байгаа. За адилхан тоонууд орж ирж байгаа шиг байна. За яг эндээс бүгдийг бодоод явчихё ер нь. Тэгэхгүй тийм ээ. Хэрэгцээтэй учраас. За. Яа шатаа. За дараа төрж ирж байгаа юм тийм ээ. За. Асуулын нэмдгийн оронд ямар тоо байх вэ? За ингийн нэмийн хөөдгөөрөө хахад хөгөө үзлээ. За багасч чинь тийм ээ 4-оор багасч чинь 3-оор багасч чинь. За 1-ээр багасч байгаа юм шиг үстэйгээд 2-оор багасхад үзье. 1 гарна тийм ээ. Ди хэлбэр. За яваач ер нь шалгаад үзэх үү? Өөр ер нь шалгахаар нь шаардлагагүй юм байна дөө. Угаасаа ойлгомжтой байна тийм ээ. За энийг бас шууд үзчихье. 8-аар багасч чинь 7-оор багасч чинь. За тэгвэл энэ дээр 6-аар багасгах нь ойлгомжтой тийм ээ. 5-аас 6 хаслаа. Хасах 1 гарнаа. За хариуг шалгаад үзсэн чи та. Хариутаа таарч нөө гэдэг нь. За таарсан хариу нь 1 гэсэн хариу байна. Ди хэлбэр нь бас байна. За энийг шууд орхичихё. Бас хариутаа таарч байгаа юм чинь. За яг та бүхэнд харуулчих. Нэг иймэрхүү байна шүү. За энд харагдаж байна. Ди хэлбэр буюу хасах 1 гэсэн хариу таарч байна. Гарч ирж шүү. За дараагийнх руу явж үзье. Бас дахиад зүй тогтолтой. За тэгэхээр зүй тогтолтой хэрнээ бас арай ондоо төвлөл нь ороод ирж байна. Тийм учраас та бүхэнд нэг харуулъя. За ийм төрлийн бодлого орж ирж байна. За энэ дээр болохоор яасан? За энэ болохоор хараа. Асуулын нэмдгийн оронд ямар тоо тохирох вэ? Шууд зүй тогтолоо олоо бодглохоор хараа. Ерөөсө болж өгдөг үү. За ингээд алгасаад нэгээр нэмэгдсэн байна. Тэгвэл энэ дээр нэмээр нэмэгдэх гэхлээр 257 гэсэн тоо байхгүй. За тэгвэл яах вэ гэхлээр энэ ямар зүй тогтолтой вэ гэдгийг л одоо харъя. За энэ ингэсэн мэт шүү дээ. 4 зэрэг байх шиг байх юм. 4 зэрэг 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 4
4-ийг 4-өөр үржүүлээд 4-өөр үржүүлээд 4-өөр үржүүлээд 4 4 нь 16 16-ыг 4-өөр үржүүлэхээр 4 6 24 гэж 64 болж байна. 64-ийг хахад 4-өөр үржүүллээ. 4 4 нь 16 4 6 24-өө 256 гарч ирнэ. За тэгэл энэ хараа. Дараах нь за 5-ын 4 хүмүүс л 5-ын 5 зэрэг л байгаа. За 5-ын 4 зэргийг эхлээ бодж үзье. 5-ыг 5 4 удаа үржүүлэх гэсэн 5-ын 4 зэрэг тийм ээ. 25 25-ыг 5-аар үржүүлэхээр 125 125-ыг 5-аар үржүүлэхээр 625. Ахаа 5-аар үржүүлэх юм бол бүр 4 оронтой тоороо явчихна. 3 оронтой тайраг байгаа учраас энэ. За энэ дээр ийм бодлого хараа. Сайн анхааралтай хараарай нэраа. Энэ дээр 4-ийн 4 зэрэг байгаад ийш явчихсан байсан. Тэгвэл энэ дээр 5-ын 4 зэрэг байгаад ийш явчих шээ. Нэг сайн анхаараарай. Ийм хүртэл зүй тогтлоод орж ирнэ. Тийм учраас нөгөө хоёр талынхаа бас бодлыг бас сайн бодож үзэхгүй болохгүй нэ. За энд дараагийн бодлого гарч ирж байна. Дараагийн бодлого за тэргэнд 2 морь хөлсөн ба морь болгон 120 км явсан бол 2 морь хэдэн километр зам туулсан бэ? За энэ болохоор ерөөсөө зүй тогтлын бодлого байна л да. Ер нь бол за ингээд нэг тэргэнд л 2 морь хоёулынгийн хөлж байгаа учраас энэ юу л зүгээр айхуугийн бодлого л байна. Энэ хараа ингэж бас 2 морь нийлээд хэдэн километр зам туулсан бэ гэсэн бол 240. Нэг тус үрдээ 120 км явж байгаа. Гэтэл энэ болохоор хоёулаа нэг тэргэнд хөллөгдөөд хамтдаа явж байгаа учраас 120 км гэсэн. Зүгээр л айхуугийн төрлийн зүгээр энгийн бодлого байна гэсэн. Энэ дээр ямар нэгэн тийм хэцүү бодол модал юм байхгүй. За дараагийн бодлого дарааллыг ямар үсэг үргэлжлүүлэх вэ гэсэн бодлого байна. Дарааллыг ямар үсэг үргэлжлүүлэх вэ? За хөдөлгөөн цагаалгаа үсгээ бичиж үзье. А Б Ф Г Д Е Я Ж З И хагас И К Ил. За ингээд иймгээ төр өгчий. За ингээд хөдөлгөөн одоо яг хэлээ дараалд байгаа тоонтой дугуулад үзчихье. Нэг хараарай. 2 та. 2 үсэг алгасан байна. 3 үсэг алгасан байна. Энэ дэр 4 үсэг алгасан байна. Тэгвэл элээс хойш 5 үсэг алгасаад дараагийн тоог үсгийг алгах нэ. За эндээс 5 үсгийг бичиж үзье. М Н О О П 5 болцсон уу? Тэгээ П-ийн дараа 9. Тэгвэл хариу маань 9 үсэг байсан байх нэ. За ийм зүй тогтол бас байна. Зүгээр энэ бол зүгээр энгийн зүй тогтлуудын нэг нь байна. За тэгээд та бүхэн иймэрхүү төрлийн бодлого гараад ирвэл асуудалгүй гэсэн үг. За дараагийнх нь анаграммыг тайлж бусдаас ялгаатай үгийг олно. За ийм анаграмтай бодлогод бас аягүйх байсан царил дотор. За анаграм болохоор ерөөхдөө зүгээр энэ дээр бол нэг тийм тайлбар хүчтэй сүртэй бол байхгүй. За энэ дээр та бүхэн ерөөсөө монгол хэлнийхээ үгүүдийг зүгээр хойно урд нь оруулаад нэвлүүлээл гараад ирчихнэ. За энэ талаараа ер нь бол илэг гэсэн үг эндээс хамгийн хөнгө боогийнхноос нүсийг үзэж байна. Тэгвэл энэ хараа тарих ходоод тэгмүүд энэ дохом гэдэг үг үсэж байна да.
За тэгээд ялгаатай үг нь ойлгомжтой харагдаж байна тийм ээ. За энэ дээр тарих гэдэг үг үүсэж байна. Энэ дээр илэг энэ нь болохоор бүгдээрээ ер нь хүний эрхтний нэршлүүд донд гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр тохом гэж зөө. Яасан бол тоо. Яа энэ бас муу адилхан нэг хэцүү юм байхгүй гоос энэ дэр жоохон цаг алдахгүйгээр хурдан явчих. Тэгвэл та бүхэн зүгээр сонирхолтой харуулчих. Бас л анаграм тайлна. Оо шин санийх ороод ирсэн байна. Бас л анаграм тайлна. За тэмүүтэ анаграма тайлаад юуны холбогдолтой? Б гэдгийг та бүхэн олноо. За энэ болохоор зүгээр шууд одоо нэг анаграм нэг л үгний анаграм байна. Тэнгүүтээ яг эднээс аль нь хамаарагдах тийм нэр үүсэж байна. Юуны нэр үүсэж байна гэдгээ олох нэ. За энэ талаараа ингээд бодоод үзэхлээр Мадрид гэдэг хотын нэр үүсэж байна. Мадрид чинь шоу биш тийм ээ, гол мөрөн биш хот, амьтан биш хот юм байна. За ийм хөдөлгөөний бас бодлого бас нэрсээр харагдчихсан. Зя арай өөр төрлийн бас зөв тогтолцоолдог бодлого байна. Тавд. Лээ. За асуултын нэмдгийн оронд ямар тоо тавих ёстой вэ? За жоохон анхаарал алтаад тах шиг юм тийм ээ. За энэ эсэл алтай шүү. Багнаар байна 16, 7, 9, 14, 6, 8, 11 биш. 11 4 тэгээ энэ тогноол. За бодоод үзье. Энээс энийг хэсглаар 7 гарч байна. Энээс энийг хэсглаар 6 гарч байна. Энээс энийг хэсглаар 4 гарах хэвээр. Гэ олдчих юм шүү. Шууд. Тийм учраас захаа 2 5-ны ялгуур нь голдоо гараад шүү дээ. За иймэрхүү болохоор шээ харалдаагаар нь нэмжиж бас болж байна тийм ээ. Гэвтэл энэ хоёрын хэлбэрийн энэ гурван хэлбэрээс ямагт илүү гарна. Яагаад вэ гэвэл дандаа бага тань. За тэгвэл ерөөсөө л зүгээр энгийнээр зүй тогтлоо олоод болцохоор юм байна. Зя арай өөр бодлого гарч ирж байна. За тэгэхээр энэ бидний нөгөө хамгийн ихэнд бодсон бодлоготой адилхан өгөгдөлтэй байна. Зүй бүгдээрээ. За 10 нь 50-д харьцдаг бол 4 нь хэдэд харьцах вэ? За 10 нь 50-д харьцах бол тийм ээ 4 нь хэдэд харьцах вэ? За миний нэг бодож ирсэн нэг аргаар бодж үзье. Диагоналынхаа дагуу үржүүлээд энэ тухайн. За 4 5 нь 20 Ооч 50 шүү дээ. 200 болох юм байна. 200-га 10 тугаангууд 20. Яа ингэ бодогдчих бодлого байжээ. За энэ дээр сүртэй юм бол байхгүй. Ер нь бол иймэрхүү төрлийн харьцааг диагоналын дагуу үржүүлээд цондгоо үлдэж байгаад нь хуваадаг шүү. Энийг пропорц гэж нэрлэдэг ер нь бол.
Цааш ерөнхийдөө таад пропорцийн бодлогод аягүйх бодогдно. Пропорц аягүйх ашиглаж зарим бодлогодыг шийдвэрлэнэ. Тэгээд пропорц ер нь амьдрал дээр аягүйх хэрэг болдог учраас та бүхэн тэгээд хичээлээрээ судлаад үзээрэй. Асууж болох юм бол бас асууж иж болно. За дараагийн бодлого. 9 7-д харьцаж байгаа бол 9 7-д харьцаж байгаа бол доорх тоонуудаас цохоё. Харгалзах тоог нь олноо. За энийг бодж үзье. За бодж үзье яра. 9 7-д харьцаж байна. Тэгвэл бол доорх тоноос харгалзах тоог нь олноо. За бодоод үзье. 5 4-д харьцаж байна. Энэ хоёрын үржигэр тэнцүү байх хэвээр. 7 5 35 4-өөс нь 36. Нойр тэнцэхгүй учраас энэ биш ээ. За дараа нь. За нэг харъя. 27 12-т харьцдаг бол диагоналд хамт үржигэр тэнцүү байх хэвээр. За үзье. 7 49 2 14 гээд 169. За энийг 2-с нь 18 ингээд 18-д 100. За дараагийнх нь үзье. Энэ хоёр хоорондоо тэнцэхгүй учраас биш ээ л гэсэн. За 81 63-ыг шууд үзье. Хвчлэн бодлогод маань дандаа дээлбэр байгаад байсан учраас ер нь тогтмол нэг хөлбөрөд байгаа учраас харцгаа бодоод үзчихье. За 79 81 63. Өө энэ хараа шууд тарагдаж байна дөө. Энийг 9-ийг 9-ээр үржүүлсэн нь буюу 81 7-г 9-ээр үржүүлсэн нь 63. Ер нь ягтууд энийг бодоод үзэхлээр 7-аас нь 63 гэдэг ингээд шууд гарч ирнэ. За энэ хүү төрлийн бодлогуудыг шууд бодохдоо бас хүртэр хуваар буюу одоо энэ харьцаж байгаа хоёр тоогоо эзлэхэн тоонд үржүүлээд үзэж бас болно. Эзлэхэн тоонд үржүүлээд үзэж бас болно. За дараагийн бодлогыг бодж үзье. Би хичээлтэй байна. Хичээл дундуур тийм юм үлээ дээ. Цаг хичээл дундуур юм яриад. За. Зя. За дарааллыг үргэлжлүүлэх хүсгийг хаслыг олоо. Одоо хоёр үсгнүүд байгаад байна тийм ээ. За энэ нь бол ийм л байна да. Энэ том үсгнүүд нь болохоор урдаас явж гин, жижиг үсгнүүд нь болохоор араас явж гин. Дүүр хөтөл нэх амархан байна. За тэгээд хөдөлөө газ төрийн үсгүүдийг бодоод үзчихье тийм ээ. А В Г Т 5 явчих. Е Я Ж З И хагас К ил хүртэл явчих. Энэ урд том үсгүүдний ил байгаа юм чинь. За дугуулад үзье тийм ээ. Г явсан байна. Тэнгүүтээ Я явсан байна. Тэгснэ И яваад ил явчих. За 3 үсэг, 2 үсэг, 2 үсэг, 2 үсэг. Ер нь зүгээр 2 үсгээр л нэмэгдээ яваад байгаа юм. Энэ ихний 3 хамаахгүй. Хэрвээ энэ урталт нахаад зүй тогтол байсан бол А үсэгтэй нэг хослол бас байх хэрэгтэй байна. За тэгвэл энэний дараа L M N O. Тэгвэл том үсэг нь А байх нь ойлгомжтой болцсон. Ганцхан энэ байна. Энэ 2 3 биш учраас шууд зөв арга авлаа. Жижиг үсэг бодох шаардлагагүйгээр авч шүү.
угаасаа том үсгийг бодоод ингээд зөв төрлийг харчихсан учраас жижиг үсгийг нь ерөөхдөө бол шууд харалгүйгээр авчлаа. Энэ бол жижиг үс бас муу адилхан араасаа тогтмол тоогоор нэмэгдэх хасагддаг. Тиймэрхүү байдлын зөв тогтолтой байгаа. За дараагийн бодлого дараах цооны дараагийн 4 үсгийг олно уу? За дараах цооны дараагийн 4 үсгийг олно. За ингээ харагдчих хэвээр. За. За цаагаа үзийдүүлээ. За үзье л да. Энэ дээр В гэдэг чинь Б үсгийг хайсан байна. Нэг үсгийг хайсан байна. Тэнгүүтээ буцаагаад А болцсон. За энэ хоёр адилхан байсан. За тэнгүүт эндээс ийш явахаар болчихлоо шүү. Дундаа В Г Д. Г үсгийг хийчих. За тэгвэл энэ энэтэй болно адилхан байх хэрэгтэй тийм ээ. Тэгсэн шууд энэс энэ хоёр адилхан болоо явцсан. Хурж иж бас болох юм байна. Нэг үсэг алгасаад тэнгүүтээ буцаагаад нэг үсэг алгассан байна. За тэнгүүт дараагийн талаараа Б В Г хоёр үсэг алгасаад буцаа хоёр үсэг алгасах юм уу? Дүү таарч шүү дээ. Буцаа хоёр үсэг алгасаад ирж байна. За тэнгүүтээ За энэ хараа ийм байна. Зөв тогтол нь ийм байна шүү. Алгасаад явах юм байна л да зөв тогтол нь. За тэгвэл хөлбөрүүдээс шалгаад үзэхлээр за ингээ А2 удаа орчихсон. B2 удаа орчихсон. Тэгвэл энэ дээр B2 удаа орох нь ойлгомжтой боллоо. Энэ хараа. Энэ хөлбөрүүд боломжтой болсон. За тэгээд голоохон гүйцэх тоог нь үзье л да. А Б 2 үсэг алгасаад В. Тэнгүүтээ Г үсэг алгасаад Д. За тэнгүүтээ Д урагшлаад буцаа явж байгаа. Энд шууд тусна явж байгаа бодлого. За ер нь энийг ер нь ахис сүртэй бодоод ах шаардлага алгадуу. Угаасаа ойлгомжтой байгаа юм чинь. Шууд зөв хариугаа гэдэг авчиё. Энэ ер нь бол та бүхэн энэ цагаан толгойтой ийм хүү зүгээр боломжийн зүгээр ингийн өөрөө толгойд хэлбэрхэн гаргачих бодлого байх юм бол энэ дээр санаа зовлтгүй байхаа гэж бодож байна. Та бүхэн шууд боломжоор тоолоод аль эсвэл хэлбэрхэн шийдэх шийдлээр нь шууд чэйжэр мэжэр хүртэл бодож авчих бүр боломжтой байна. За. Дараагийн бодлого За зөөлчд хурдан мөрний гал дээр очижээ. Нэг зөөлчөн яачдын ахлагчаас хүүхэд хэдэн морь үйж хэдэн хүүхэд мордыг нь унж байгааг сонирхон асуухад тийм ээ морь ба хүүхдийн хөл нийлээд 100 гэсэн бол хэдэн морь уралдаж хэдэн хүүхэд унахаар байгаа бай. За энэ дээр муу адилхан харин дээрээс өгөө явчихад хэлбэрх уу. Доороос нөгөө дандаа дээрээс нөгөө явж байгаа юм чинь ер нь дандаа ихэнх хөлбөр нь дандаа D яваач стил байгаа бах та. Тэгэхээр доороос нь хөөгөөд үзчихье. За тэгээ 100 хөл болгохын тулд тийм ээ 20 морьёо 4-өөр зүйлнэ. 4 нэг хараа нэг хөл морьны хөл нь 4. 80 болно. За тэгмүүд 10 хүүхдээ 2-оор зүйлгүүд 20. За шууд D хөлбөрөөр шууд автоматар гарах нь харжлаа. За нөгөө бос хөлбөрөөс нь сонгоод үзчихье. За C, BC хоёрын аль нэгийг нь шалгаад үзчихье. За B-ийг шалгаад үзье. За
20 морь чинь 4-өр жилээд 80 болж исэн. За тэгмэд 20 хүүхэд чинь 2-оор жилээд 40 120 болчихсон. За гэх мэтлэнгээр ингээд нэг хүрчлэн 5 хүн хөөхөд ийм хүү хэлбэр энгийн бодлогуудыг нэг цаг алдалгүйгээр шууд явуулчихё. За дараагийн бодлого. Нэхий дээлийн үнийг 30% хямдруулж 450,100 төгрөгөөр худалдсан бол анхны үнийг нь олоорой. За энэ хэсэг нэхий дээлөө анх бол 100% байсан. Тэгмэд энэс 30%-ийг нь асчихсан. Тийм ээ, хямдруулчихсан. За тэгмэд энэ дэр яг одоо үндсэн гаргаж байгаа нь 70% аа гэсэн. За тэгвэл 70% нь 450,000 бол 450,100 төгрөгтэй тэнцүү бол 100%-ийг нь хитэн төгвэ гэж. Энэ юу ч вэ? Мэдрэхээ болждөг ба шүү дээ. За. Мэдрэгч нь ажиллахаа алчиж байна те. За тэгвэл 100 нь хэд вэ? Хэд вэ гэсэн ийм бодлого бодноо. За энэ болохоор нөгөө нэг харьцаа бичдэгтэй адилхан пропорцийн бодлого байгаа. За би түрүүн таад хэлсэн тийм ээ. Диагоналдаж үржүүлээд сонгоод нь угаана. 450,100-г үржигдэх нь 100 буюу 2 төгрөгийн гэсэн. За тэгэнгүүт бодоод үзье. Том шин ячаа. 450,100 100-аар үржүүллээ. Бодог нь 70. 643,000 төгрөг. Харин D хөлбөр байжээ. За энэ мэтчлэн бодноо. За шахаа явъя. Ер нь одоо энэс араас нэг өөр төрлийн ганц нэг бодлого харагдсан да. Тэгээд тэрэн дээрээ бүгдээрээ хүрээд даалгавруудаа энэ ажиллаад сурчих юм бол дүн шинжилгээний логик хэсгийнхэн буюу хэлбэрх хэсгийг бол асуудалгүй гүйцэтгэж юм байна. За дараагийн бодлого үзье. Орон нутгийн теннисийн клубт эрэгтэйчүүдийн ганцаарсан тэмцээнд 30-аар оролцогч хүрэлцэн ирсэн. Оролцогчид хасагдах журмаар хоорондоо тоглохоор болсон. Ялагч цомоо гадж авах хүртэл хэдэн тоглолт амьдсан бэ? За энэ болохоор түрүүний нөгөө нэг бүхтэй яг адилхан бодогдно. Бүх болохоор нөгөө нэг яг ингээд 2-2-ороо тоглоод барилдаад хасагдаад явдагтай адилхан. Наад энэ ихтэй теннисийн ганцаарсан тэмцээн болохоор бас 2-2-ороо теннис тоглоод хасагдаад явна гэсэн үг. За нийт 32 тоглогч хүрэлцэн ирсэн. 32 тоглогч чинь эхний тоглолтын дараа 16 нүлдэн, дараагийнх нь 8, тэгээд 4, тэгээ 2. За. Эндээс доошоо боломжоо толгойд явуучих нэ. За энэ дэр яг тэглээ. Хасагдах журмаар тоглосон. Ялагч цомоо гаргаж авахаас өмнө хэдэн тоглолт болсон бэ? Буюу хэдэн тоглолт гарсан бэ гэсэн үг. За тэгвэл энэний нийлбэр шүү дээ. Ингээ 20, ингээд 30, 31.
Энэ чинь нэг үстэй. Яагаад туулагдсан зүйлээ? Зя. Гэ 20 30 31. Ингээд D үлбэрэн зүг байна. Зя. Зя дараагийн бодлого. За энэ их чухал бодлого байна да. Энэ бас хөөрхөн тоо өхний толгой эргүүлж мэдхээр бодлого байсан. Зя. За инх насаар мөнхөөс ах. За инх мөнхөөс насаар ах. Энэ тэмдэгт ашиглах ямар сихван тэмдэг ашиглаад үзчихье. Харин мэндэ дүү. За мэндэг ахаад тусдаа. Энэ талаараа мөнх. За тэнгуут нь мэндэ. Эгээс ямар ч ахвал авчлаа шүү. Инхээс. За тэнгуут энэ дээр харагдчих шүү дээ. Оо энэ тэмдэглэгээ өгсөн байна шүү дээ. За инх инхийг А мөнх Б мэнд С. Зя. Энийг одоо энэ үсгээрээ тэмдэглээд үзье. А нь Б-гээс их тэнгуут нөгөө А чинь харин С-гээс бага. Зя тэгээ энийг хараад үзчихье. За А болохоор ямар ч сан Б-гээс бага, С-гээс их. Б-гээс их, С-гээс бага. А. За тэгвэл А-гаа ингэж оруулаад зя 6 нэгтгэхэд үзвэл ийм болох нэ. За С нь хамгийн их нэ. Харин B нь хамгийн бага нэ. За дараагийн бодлогыг. Энэ бодлого чинь шууд хөвөө явахлаар бас ойлгомжтой байна. А нь угаасаа С-гээс бага, Б-гээс их. А нь хараа. Энэ хоёрын нэгээс нь их байсан тийм ээ. А нь хараа. Нэгээс нь бага байсан. Тэнгүүд энэ дээр болохоор А нь бас нэгээс нь их байсан гэ. Үеийн 3 ихний 3 гуруулаа. 3 хөлбөр бол тарлаа. За дараагийнх нь үзэгний үний 40% хямдруулж $140 хямдарсан үнээр зарсан бол анхны үн хэдэн доллар байсан бэ? Энэ яг түрүүний нөгөө бодлого авч шүү дээ. Юу яг адилхан. За нэг бодж үзье. За 40%-аар зарсан учраас анх 100% байсан. Дээрээс нь 40% наслаа. 60%. 60% нь $144. Тэгвэл нөө пропорц шаарч ирэндээ 100 хэд вэ? За энэ хоёрын үржир энэний нөө төртөө тэнцсэн. Өө. За 144-ийг 100-аар үзүүлэхээр чинь. За тэнгуут нөгөөх нь ингээд үе энэ гацаадах яагаад юм л та. За. Оослаа. Энэ тгийн тэгтээ ороогдчихно. 2612 2 тэнгуүтэй 4624 тэг 240 тэнцүү $240 үнэтэй үзэг байжээ.
За дараагийн бодлогоор орё. За энэ айгүй гоё бодлого орж ирж байна. 1-ээс 100 хүртэлх тооны нийлбэр хэд болох вэ? 1-ээс 100 хүртэл 50 хос тоо байгаа. За нэг түрүүнийхээ боддог аргаараа бодж үзснэ. Тэгвэл бүр хурдан. За ингээд 1, ингээ 2, ингээ 3 тэгмүүд эдний бүгдийг нэмнэ. Ингээ явсаар хагаад тийм ээ 97 98 99 ингээд 100. За тэгмээ захын 2 тооны нийлбэр. Дараагийн захын 2 тооны нийлбэр, дараагийн захын 2 тооны нийлбэр. Бүгд 101. Энэс мөдлөхөн 101. Энэс мөн адилхан 101. За цифрын хэлбэр нь 101 гэдэг юм байна. Тэгвэл 101-ийг 101-ийг үрждэг нь 50 хос тоо байгаа. 5050 гэсэн хэлбэр хариу маань болж байна. За дараагийнхыг үзье. За дараагийн талаараа зүгээр энгийн хэлбэрт бодлогод байна. За энэ талаараа зүгээр л талбай периметр олдог бодлого байна. Талбай гэдэг бол урт өргөө хоёрын үржвэр. Периметр бол уртаар өргөний нэмээд тэгшин цагт юм уу юу вэ гэдгээс шалтгаалаад гас нэг үйлдэл хийгддэг. Ер нь бол периметр чинь хүрээний урт байгаа. За гэхдээ энэ бол квадрат үрсэн гэдэг чинь хаашаа яг адилхан шок гэсэн. Тэгээд энэний талбай нь энэ А бол энэ А гэсэн үг. Талбай нь 16 м квадрат. Тэгвэл А-г А-гаар үржсэн буюу А-гийн квадрат нь 16 гээд эндээс А тэнцүү А-гийн за гэсэн бодоод үзэхчи. А квадрат нь 16 шин 4 4 нь 16 гэдэг. 4-ийн квадрат. Эндээс А нь 4-т тэнцүү юм байна гэсэн. Ийм бодлого бас байна. За дараагийн бодлого. За иймэрхүү нэг юу байсан бас. Өдөр гараг тооцдог бодлого байсан бас. За хэрвээ өнөөдөр мягмар гараг бол нөгөөдрийн өчигдрийн маргаашийн нөгөөдөр нь ямар гараг байх вэ? За энийг бол зүгээр шууд л ингээл тон. Өнөөдөр мягмар шууд л боломжтой бичсэн дээр мягмар. За тэнгуүтээ нөгөөдрийн за ингээд нэг хүслэн цагаар нь задлаа үзлээ. Нөгөөдөр мягмарын нөгөөдөр ихэр чинь мягмар 5 пүрэв. За тэнгуүтэр нөгөөдрийнх нь дараа өчигдрийн пүрэв уртал чинь 5. За тэнгуут үржигдрийн 5-гийн үржигдэр болоод тавьчихлаа. 5-гийн урагшаа 2 өдөр гэсэн. Доо мягмар 5 гэдэг. Тэгвэл тэрний уртлын үржигдэр нь даваа гараг байсан бай. За тэнгууд нь маргааш. Тэгвэл даваа гарагийн маргааш нь мягмар байна. За тэнгууд мягмарын нөгөөдөр мягмар 5 пүрэв. За ингээд бүх юунуудаа нэг өгсөн өгдлийнхаа юмнуудыг бүгдийг түгээд толгойд үзчихлээ. Нөгөөдрийн, өчигдрийн, үржигдрийн маргаашийн нөгөөдөр ямар гараг вэ? Тэр бол пүрэв гараг байжээ.
За дараагийн бодлого. За их гоё бас бодлого орж ирж байна да. За А текстоо Б сангаатаа С текстоо. Дараах үснүүдийн аль нь худлаа вэ? За энэ дээр бол би хамгийн хэлбэрхаа зэрэсээ заачих. А текстоо гэсэн тэгш бол хамгийн бага хоёр тоо юу текстоо явчих. Дараа нь Б сангаатаа гэсэн. Сангаатаа бас хамгийн богны хэлбэрхаа хамгийн өнгийн нэг авчих. С нь болохоор текстоо. Адилхан хоёроор нь бодоод үзчихье. Алиас бол 6 гараад үзчихье. За яг хоёроор нь бодоод үзчихье. Дөрөв мөрөөр төрөж явах шаардлага байхгүй л тий. За шалгаад явчих эхлээс нь. А хоёрын нэмгүүд сангаатаа гарч ийн. А. Нэгдүгээр хоёрын нэмлээ 3 буюу сангаатаа. За энэ болж байна. За дараа нь АЦ хоёрыг нэмэх юм бол текстоо. За А талаар текстоо. С текстоо тэгээд айлах хотлоо. За болж байна. За тэгвэл энэ хараа 2AB гэдэг бол 2-ыг үрждэг нь А үрждэг нь Б болно гэсэн. За 2-ыг үрждэг нь А ч юм болохоор 2-оор тооцоод авчихсан. Б нь болохоор 1-ээр тооцоод үзчихсэн байсан. 2 2-ийн 4 4-ийн 4 текстоо гарч байна. За нэг удаа үзчихье. Бид нэр цэг нэмээд А-гаар үржүүлгэн санаа гарна. За А болохоор текстоо. Ер нь ямар тоог текстоор үржүүлэх юм бол текстоо гарнаа. Сондгоо тооч, текстоор үржигдэх юм бол энэ дээр ямар текстоо гарнаа. Тэгвэл энэ нөгөө буруу хэлбэр маань байгаад хариу маань D хэлбэр байсан байх нэ. За харьцаа орж ирсэн бодлогод орж ирж байна. Харьцааны бодлогод орж ирж байна. За харьцаа. За долмаа сарнаа инхээ 3 оёдлын цэх байгуулахаар шийдэж харгалзан ийм харьцаатай хөрөнгө оруулалт хийжээ. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ийм бол дулмаа хичнээн долларын хөрөнгө оруулалт хийсэн бай. За энийг ихлэд бодъё. Ер нь бол нэг хүнийх нь одоо ер нь бол 3 хэсэг, 4 хэсэг хувьцаа, 3 хэсэг хувьцаа, 1 хэсэг хувьцаа гэдээ бодчих л доо. За тэгэх юм бол нийт хэдэн хувьцаа 125 мянган доллар бай гэдгийг олж эхлэв. За 3 дээр нэмэх нь 4, нэмэх нь 1. Энэ болохоор 8. Нийт 8 хэсэг хувьцаа. За тэнгуүтэ 125 мянган долларыг 8 тэнцвэрт хуваая. За 8-ийн 8 45 5-аар 5 8 40 5 буужрынтыг 6 8 48 2 буужрын дээрээс за энэ тэг бууц энэ тэг бууж байна одоо. Тэнгүүд нь 2 8 16 эндээс 4 буужрын дээрээс сүүлийн тэг бууж ирлээ. 5 8 40 За эндээс нэг хувьцааны хөвнийг олчихсан бүгдээрээ. За тэнгүүд одоо нөлөөлөг олох гэж байгаа юм билээ дулмаа. Хичнээн долларын хөрөнгө оруулалт хийсэн бай. Дулмаа. За тэгвэл дулмаач нь болохоор 3 хэсэг хувьцаа. За тэгвэл 15625-ыг 3-т үржүүлээд 3 5 15 1 саналаа 3 2-ын 6 7. За тэгвэл 3 6 18 1 саналаа 3 5 15 16 1 саналаа 3 1 3 4 46800
75 гэсэн хариу. Дийвэр. За яа дийвэр байсан байх нэ. За дараагийн бодлого бодъё. За энэ болохоор зүгээр л IQ шаардсан бас бодлого нэг бодол гэдэг юм байхгүй. За тэгвэл бүгдээрээ их харж үзье. За. Оо саяны бодлогоор орсон. Оо за одоо орсон. Төрөний багш өгүүлбэрийн ажиллагаа нэсэс өмнөх нь дулмаа гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр сарна гэсэн нэртэй юм шүү дээ. Сарна хэдийн юу ийсэн бэ? Бүгөө мөн. Дулмаач л явж байгаа. Дулмаа сарна инхээ 3 байхгүй юу? Тэгээд дулмаа талаараа 3 хэсэг, сарна 4 хэсэг, инхээ 1 хэсэг л байхгүй юу? Дараагийнх нь 68 дугаар бодлого нь тийм байсан. Тийм үү. За. За адилхан бодлого юм чи гайгүй хоо шууд энийг бодоо авчи. За. За хэрвээ суух хаан хасуу бол 3691 нь аль тоо тохирох вэ? Хасуу. Сууха. Тэгвэл 3691 2-оор наслахлаар 9136. 9136. За энэ бол зүгээр зүй тогтлыг ажиглаад харцгаар бодлого. Энэ дээр ямар нэгэн бас тийм сүртэй бас бодлого янз юм бол алгаа. Зүй тогтлыг хараад болчих юм байна. За энэ гоё бодлого орж ирсэн. За энийг одоо та бүхэнд тайлбарлаж өгье. За энэ өстой гоё бодлого байна. За охин шагааныхаа цуглуулгыг харж сууснаа. Одоо байгаа дээрээ талыг нэмээд дээр нь 10 нэмчих юм бол би 100 шагаатай боллоо гэж бодлоо. Тэр хэдэн шагаатай байсан бэ? За хэдэн шагаатайг тодорхойгүй учраас за би тэрийг зүгээр x-ээр бодоод үзчихье. За тэгэнгүүт тэрнийхээ талыг нэмээд дахиад 10 нэмчих юм бол 100 шагаатай болно гэж шүү дээ. За тэгээд бодоод үзчихье. Энэ 10-ыг нэмж байгаа юм чинь энэ 100-аас 10-ыг хасчихъя. Тэгвэл 90 болно тийм ээ. За тэгэнгүүт энийг хараа. Энэ талаараа шагаа ингээд бүр 3 хэсэг хуваачилт энэ хараа ийм биш. Энэ талаараа 2 хэсэг байж байгаа. Тэр 2 хэсэг чинь тал хэсгийг нэмсэн байж болно шүү дээ. Тэгвэл энэ нь ийм болоод нэг хэсэг нь 30 болоод ирэнгүүт яах вэ? Энэ чинь 2-оор үржүүлж гарч ирэх юм шүү дээ. Энэ тал нь 30 ахгүй. Энэ 30 тэгвэл энэ нь 60. Ингээ бодогдчих юм байна. За тэгвэл охин маань 60 шагаатай байжээ. За энэ болохоор ер нь бол ингэж байгаа шүү. Заяа энийг арай өөр үсгээр нэмэхгүй бол эргэлзэж мэдхээр юм байна. За юм. Би болохоор ингэсэн. Адилхан бодож дуусгахын тулд энийг бүгдээр ингэсэн аахгүй. Энэ хоёрыг бодоод үзэхлээр ингээд тал нь энэ талаараа нэг бүтэн. Тэнгүүд нь чинь нэг хүсэн 3 тал ахгүй. 3 тал гэдэг энэ би нэг талыг энэ талаараа А-сгэр тэмдэглэж байна л гэсэн үг юм бол. Тэнгүүд 3 тал нь нийлээд 90 юм болвол тийм ээ. Нэг тал нь хэдвэ. Тэнгүүд нь нөгөө охины шагааг бүтэн болгохын тулд тал биш бүтэн байхын тулд энэ талыгаа 2-оор үржүүлээд нэг бүтэн чинь гарч ирж байгаа гэсэн үг шүү. Тэгээд x олчихж байгаа. За энэ 2 бол 2 тал нь 90 болоод 90 60 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 болоод 90 60
дээр нэг ийм тайлбар ихгүй бол сая шууд бодоод чэжэр удаа явчихлаа. За. Сайн хараарай. За энийг хаа тайлбарлаад өгчий. Ингээд энэ охин гэдэг нэг ийм хэсэг шагаатай байсан. Тэр яг хэсэг шагааныхаа тал дээрээ нэмээд тэнгууд дахиад 10 ширхгийг нэмэхэд 100 шагаатай болох гэсэн. Тэгвэл 100 шагаанаас нэг яг мэдгэж байгаа тэр 10 шагаа хасч байгаа 90 шагаа үлдсэн. За тэнгууд яасан? Өөрийнхөө шагаан дээр тал шагаа нэмгээ. Тэнгууд нэг үрдэл өөр шагаа ингээд хуваачих юм бол ингээд тал шагаа ингээд өсгөр хэмжих юм 3 хэсэг шагаа болчих жоох. Өөртөө болохоор ингээд А дээр нэмэх нь А гэдэг энэ чинь нэг бүтэн болчихж байгаа. Тэнгууд нөгөөх нь А болчих ингээд нэг тал болчих байгаа. Энэ нэрийг нийлээд тэр нь 90 шагаа байсан байхгүй. Тэгээ 3 хэсэг буюу 3 тал нэгээд нэг тал нь 30 бол гэж хагаад нөгөө охиныхыг бүтэн болгонгод шууд 60 гэдээ олцчих жоох. За энд нэг ийм бодлого байсан байна. За энэ IQ төрлийн бодлого байна да. За энэ сар ингэж голын ирэг дээр 3 хус сургаж байжээ. Мод болгон 10 слаатай, салаа бүр 15 мөчөртэй, мөчөр бүр 21 самартай байсан бол 3 модонд нийт хэдэн самар байсан бэ? За энэ болохоор зүгээр шууд IQ төрлийн бодлого угаасаа хош модны самар гэдэг үстэй. Тэгэхээр хус гэж байгаа юм чи энэ болохоор шууд тэг хөлбөр авах нь зөв юм байна. Тэг хөлбөр. Угаасаа хус мод нь самар ургадаг вэ гэдэг ах. Гүү бол тэгэл нэг үслэн бодох нь шүү дээ. Одоо араас нь хөгөл яваас. Хойноос нь ингээ 3 мод нь 10 салаатай. 10 салаатай. Тэгэнгүүтээ салаа бүр нь 15 тавтай. Тэгэл ингээ явах нь шүү дээ. Яг энийгээ үржүүлэл яв. 15-ыг 10-аар үржүүлэл 15 чинь хахад 21 самартай гэх ингээд нэг үрж үржүүлэл явна. Энэ замбрааг юм гарна. Зүгээр л энэ угаасаа зөө төгтөл IQ төрлийн бодлого буюу хус модон самар ургадгүй гэж авчиж болох юм байна. За ингээ өнөөдрийн үед бол миний бэлдсэн бодлогонууд маань ингээд дууссан байна.